Тэгэхээр энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо 400 мянган бол давс өмнөх оны мууяс бас харьцангуй эрчимцэн үзүүлэлттэй. Тэгэхээр энэ хүсэлтийг та хэрхэн дүгнэж байна? За зорилттой түвшинтэйгээс харьцуулахад одоогийн байдлаар Монголоос төлөвлөгөөнийхөө хаана явж байгаач таарч байна? За өдрийн мэнд та бүхэнд. За өмнөх үеүүдтэй, өмнөх онуудтай, ялангуяа ковидын дараах үедээ харьцуулахад бол аж үйлчлийн салбар бол жил ирэх тусам бол өсөлттэй явж байгаа. За тэгээд үүн дээр ялангуяа бол өмнө ирдэг байсан жуулчдыг бодоход бол одоо бол Солонгос, Япон болон 3 дахь орнууд, Герман, Америк зэрэг орнуудаас бол нэг өсөлттэй байгаа. За манай яг мэргэжлийн холбоо болон манай аж үйлчлийн салбарынхны зүгээс болохоор бид аль болох одоо инновац шингээдэг жуулчдыг бол улс орондоо ирүүлэхийг, таниулахыг бол зорж байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн аж үйлчлийн байгууллагын сая танилцуулсан шинэ үйлхээр Монгол бас нэгдүгээр удирлын байдлаар жуулчдын өсөлтөөрөө олбол нэлээдгүй дээгүүрт жигснэг бас танилцуулсан ба тэр энэхүү өсөлт ерөнхийдөө бодит өрсөлдөх чадвар сайжирсны илрэл гэж харж байна. Эсвэл за бага суурийн нөлөө бас хамгаалж ингэж харж байна. За ерөнхийдөө яг нөгөө манайхан ингээд хотод гэхээс илүү манай Монгол улсанд ирж байгаа жуулчд бол шууд бол хөдөө гардаг байгаа тийм ээ. Тэгэхээр хөдөө одоо жуулчдыг хүлээж авдаг, байршуулах болон зочид буудал одоо нөгөө хот хоорондын зорчих газар хүртэл бүгд бол бид нар сайжруулалтыг бол өөрсдийн зүгээс бол хийж байгаа. Тэгээд тийм учраас бол энэ бол бодит гэж би бол харж байна. За Орос улбаны улсаас ирсэн жуулчдын бас улсаар нь харах юм бол Орос улбаны улсаас ирсэн жуулчдын эзлэх хувь бол 37% буюу бас хамгийн өндөр хувийг бол бүрдүүлсэн байна. Гэтэ нөгөө талаас Солонгосоос ирэх жуулчдын тоо бол 5 гаруй хувиар буурсан дататай энэ үзүүлэлт яг юг харуулж байгаа гэж та бодож байна? Бас дотоодыг зорио ирэх жуулчдыг төрөлжүүлэхэд бас ямар шийдэл татагдаж байна гэж харж байна? За жуулчдыг төрөлжүүлэхийн тухайд бол ер нь бол юу яахгүй. Одоо би тэд нөгөө нэг Европ жуулчид ийм, Аз жуулчид ийм гэж ялгах бол хэцүү байдаг. Монгол оронд ирж байгаа жуулчин болгон бол жуулчин аялдаг тодорхой хэмжээний одоо дэмжлэг аж үйлчлийн салбарт бол өнөртөг шингээдэг байгаа. Гэхдээ Солонгос жуулчдын хувьд болохоор ер нь бол Солонгос урсгал бол энэ жил харьцангуй багассан байгаа. Тэгээд тэр бол одоо нөгөө солонгосчууд маань арай өөр орныг одоо арай давлгаалж эхэлж байгаатай холбоотой байна. Тэгэхээр Монгол улсаас цаашдаа олон жуулчин гэхээс илүүтэйгээр бас илүү өндөр зарцуулалттай жуулчиндаас татах бодлогоор төлрөх хэрэгтэй гэж та хэллээ. Тэгэхээр энэ тал дээр бас ямар шийдлүүд харагдаж байна вэ? За энэ дээр бол бид хэд бол үнэхэр бодлогын төвшөнд бол бас хөдлөх хэрэгтэй байгаа. Сайн юу маркетинг хийх хэрэгтэй байгаа. Одоо жишээ нь манай орон сая Азийн туризм форум боллоо шүү дээ. Asian туризм форум боллоо. Дараагийнх нь COP17 гэх зэргийн эднэр бол биднэрт бол одоо маш том сурталчилгаа болно гэж бодож байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцээх конвенцийн COP17 бага хурлыг бас одоо 8 дугаар сард зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ бас аялал жуулчлалын салбарт ямар эдийн засгийн боломж авчирна гэж та харж байна. За нөгөө төгөөр COP-ыг бас зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш. За Монголыг бас олон улсаас сурталчлах юм маркетингийн томоохон боломж болгож ашиглахын тулд бас юу энэ дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж харж байна. За цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын бол конвенцийн талуудын 17 дугаар бага хурал буюу Conference of the Parties 17 гэдэг одоо энэ жил бол энэ бол маш том уулзалт. Ингээ 8 сарын 17-ноос 8 сарын 28-ны өдрүүдэд бол Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа. За энэхүү уулзалтан дээр бол яг манай аж үйлчлийн салбарын зүгээс бол мэргэжлийн холбооноос бол туйр операторуудтайгаа хамтраад жуулчдыг угтах, өдөх, хүлээн авах, одоо байршуулах мөн Улаанбаатар хотын ойр орчмын аяллуудыг, өдрийн аяллууд болон говийн аяллуудыг бол санал болгож байгаа. Жуулчид гэсэн тэрийг маш их сонирхож байгаа. За тэгээд энэ дээр бол энэ бол мэдээж маш том сурталчилгаа болно. За үүнээс гадна манайхан бол Монголын өв соёлыг бол хадгалсан нүүдэлчин наадмыг бас мөн зохион байгуулж сурталчилгаж байгаа. Ер нь хичнээн хэмжээний жуулчин хүлээн авах тооцоолтой бол энэ арга хэмжээний. За яг нөгөө эхний байдлаар төлөвлөгдсөн нь бол 190 орны 10,000 жуулчин гэсэн байгаа боловч одоогийн байдлаар бол энэ тоо бол яг багассан байгаа. Тэгээд ер нь бол наадмын дараа гэхэд эцэслэн тоо бүх зүйл бол бэлэн болоо гарч байгаа. Зохион байгуулалтын түвшинд ямар одоо хүндрэл бэрхшээлүүд гарч байна. Ийм олон тооны хэмжээний жуулчин хүлээн авах юм бол бас зохион байгуулалт бол дэд бүтцийн асуудлаас ахуулаад бас нэлээдгүй нэрийн зохион байгуулалтын шаардлагатай байх гэж харж байна. Тийм. За мэдээж хүндрэлүүд бол одоо зөндөө гарч байгаа. Энэ бол одоо нөгөө бас маш том хэмжээний уулзалт учраас тэгээ үүн дээр бол холбогдох яамдууд буюу одоо хамтарсан яамдуудтайгаа бид хэд бол одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хүчээрэл одоо ажиллаж байна. Мэдээж одоо нөгөө байршуулах дээр дутагдах тал гээл тэрийг жишээ нь хот орчмын одоо жуулчны баазуудад хүртэл тарааж байршуулах, хэсгийн хоттой байршуулах, тэгээ дунаа тээвэр гэл ер нь бол асуудлууд бас байгаа.
За COP17 хурал зэрэгс олон улсын хэмжээний томоохон арга хэмжээний дараа бас жуулчдын урсгалыг тогтвортой барьж үлдсэн бас сайн шиг олон улсад Сингапур, Дубай зэрэг бас газруудаас харагддаг шүү дээ. Тэгэхээр яг ийм төвшний жуулчдын урсгалыг тогтоон барих чиглэлээр Монгол улс за энэ арга хэмжээ зохион болгосны дараа юун дээр төлөвлөж ажиллах хэрэгтэй гэж харж байна. Мэдээж. За манай орны хувьд бол одоо хамгийн үнэтэй зүйл бол бидний өв соёл байдаг тийм ээ. Тийм учраас одоо өв соёлтойгоо холбогдсон нүүдэлчин наадмаараа нэлээд сайн сурталчилгааг хийх. Тэгээ мэдээж өндөр хэмжээний зочдыг бол бидэд бол бас олон төрлийн бол аяллуудад авч явахаар байгаа. Тэгээ тэр бол бас сайн маркетинг болно гэж. За хэрвээ өнөөдрийн өсөлтийн ирч бас одоо хадгалагдах юм бол 2026 оны эцэст Монголын аялал жуулчлалын салбараас хамгийн боддоороос ямар үр дүн хүлээж олно гэж та харж байна. За хамгийн их бас санаа зовж байгаа эрсдэл нь юу вэ? За манай орны хувьд ер нь бол одоо ингээд 7 сар бол одоо оргил ачааллын үе гэж ярьдаг тийм ээ. Тэгээд 7 сард бол одоо бол ингээд олон нислэг бүх юмнууд бол нэмэгдсэн болж жуулчид бол маш их тоогоор ирж байгаа. За тэгээд одоо яг бидний одоо тооцоолж байгаагаар бол одоо нөө сая жуулчин хүлээж авлаа гэд тоолоод идэв штэ. Тэгэхээр ер нь бол сая жуулчин бол давхах гэж бол найдаж байгаа. За эрсдэлтэй тал хэцүү талын хувьд бол нөгөө өвлийн аялал жуулчлал байгаа. Магадгүй манай орон нөгөө эрсдэс тэгээс холбоотойгоор бол нөгөө жуулчид өвөл багасдаг. Хэрвээ өвлийн аялал жуулчлалыг бид бол маш эрчимтэй хөгжүүлэх юм бол бид бол ингээд тэ сая хүргэе, сая 500 хүргэе гэж бол одоо ярих шаардлагагүй болох байхаа гэж найдаж байна. За тэгээд COP17-той холбоотойгоор би бас нэг ард иргэдтэй бас нэг юм уриалмаар байгаа. Тэгээд нөгөө их орондоо ирж байгаа те одоо гадаадын орны одоо жуулчин бүрт найрсаг, ээлдэг сэтгэлгээр ингээд тусалж хандах нь одоо буцаагаад тэр хүн бол одоо манай орны тухай бол юм сайхан дурсамжтай байгаа сурталчилнаа гэж. За эргээд дотоодын бизнесийн орчин руу шилжиж бодож чинь жуулчдын компаниудын бас бэлэн байдал ямар түвшинд байна гэж харж байна. Магадгүй бас хүний нөөцтэй холбоотой асуудлыг бас өнгөрсөн жилүүд нийлдэг ярьж байгаа шүү дээ. За манай салбарын хувьд бол одоо хамгийн тулгымцсан асуудлын нэг бол хүний нөөцийн асуудал. Ялангуяа нөгөө хөдөө орон нутгийн байршуулах болон буудал үйлчилгээний салбарууд дээр бол одоо бидэд бол гаднаас ажиллах хүч авах хэмжээний болтлоо бол одоо ингээд хямарсан байгаа. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол бид бол ингээд холбогдох яамдуудад бол бодлогын түвшний бол хүсэлтийг бол хөрвүүлсэн байгаа. Тэгээд одоо удахгүй бол нааштай хариу ирнэ гэж бол одоо бидэд найдаж байна. Гэхдээ мэдээж нөгөө нэг одоогийн байдлаар бол одоо манай салбарын одоо сурж байгаа оюутнууд тийм ээ одоо сурж байгаа оюутнууд болон одоо тухайн орон нутгийн хэрэгтээс бол бидэд бол хүний нөөцийг бол бүрдүүлсэн байгаа.